За нөгөө талаас цахим хичээлийн үр дүн сургуулийн зохион байгуулалт эцэг эхчүүдэд өгсөн мэдээлэл зэргээс хамарч байгаа. Тухайлбал 65 дугаар сургуулийн 1-р ангийн 41 хүүхдээс 36 нь цахим хичээлтэй хамрагдлаа. За бүгдээр минь өдрийн минь төргий сайхан амарцгаас нь хүүхдүүдээ өнөөдрийн манай хичээл хийхэд бэлэн боллоо. 65 дугаар сургуулийн 1-р анги захимаар хичээллэж байгааг та бүхэн харж байна. Хүүхдүүд анх удаа захимаар хичээллэж байгаа тул сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг хүүхдтэйгээ аль болох хамт байх цагийг сонгон хичээлийг зааж байсан юм а. Би хийцэн. Багшаа би хийцэн. Өнөөдөр ямар хичээл багш нь заасан бэ? Та. Анх удаа ингээд найзуудыгаа дэлгэцээр ингээ харах чамд ямар санагдав? Гоё яасан. Ер нь анги дээр хичээлээ үзэх гоё байна уу? Ингээд дэлгэцээр нэгээ үзэх хичээлдээ суух нь гоё юм уу? Ангидаа үзэх гоё. Яагаад? Яагаад гэвэл би ангидаа үзэх тууштай. Ер нь бол эцэг эхчүүд 1-р анги учраас айгүй хүүхдүүдийн хичээлд айгүй сайн хамруулж харагдаж байгаа. Тэгээ хүүхдүүдэд болохоор яг микрофоноо өөрөө нээж хаах тал дээр ер нь бол асуудал байгаад байгаа учраас эцэг эхчүүд заавал хажууд нь байх шаардлагатай байгаад байгаа юм билээ. Тэгээ тэгж л харсан да. Хүндрэл бэрхшээл ер нь юу ах шиг? Хүндрэл бэрхшээлийн хувьд нэг ингээ нөө энэ микрофоноо бүгд зэрэг нэнгүүтэл ингээд орилдох юм яг тиймэрхүү асуудал гарч иж байгаа 1-р ангийнхад учраас. Тэг бусдаар бол асуудал байхгүй. Баярмаа өгшийн хувьд коронавирус үед захимаар хичээл зааж байсан туршлагатай учраас хүндрэл бага байна гэлээ. За хүүхд 1-р ангийн хүүхдүүдийн хувьд бол их онцлогтой нэг заавал эцэгхийн хажууд нь байж орж байгаа учраас бас хүндрэл гарах нь бас бага. Одоо микрофоноо нээж хаахад л асуудал гарна гэхээс биш бусдаар бол нэг нэвтрээд ямар ч асуудалгүй нэвтрээ орчиж байгаа байхгүй. Тэгээл нэвтрээ орчход багш дэлгэцээ харуулаад нөгөө хүүхдүүдэд дагуулад хийлгэж байгаа учраас хүүхдүүдийн хувьд бол бас арцсангуй гайгүй. Багшийнхаа зааврыг сонсоод хийгснийг хийгээрээ тэнгүүд бас хөөхөн 1-р ангийн хүүхдүүд хэд манай ангийн хүүхдүүд бол туршлагатай байна. Хүүхдүүд нөгөө хийснээ харуулж маруулахад аюу хүндрэлтэй байдаг байхгүй. Тэгээ өнөөдөр тийм байх л гэсэн чинь бас үгүй байна. Камер руугаа ингээд ойртуулаад багшаа би хийчлээ гэд харьцаж болвол чадчих जैन ерөөдөө дайчгүй сайхан орчиж байна. Ер нь бол цахим хичээлийг орох одоо суур баазын хувьд бол манай сургууль нэлээд боломжийн хүүхдүүд бол хангагдсан гэж үзэж болно. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг нь идэвхтэй пирсэн хичээл манай сургууль дээр бол нэлээд төлхөө ордог туршилтын журмаар орж ирсэн учраас сурагчид бол одоо таблет утас зэрэгтэй бол харилцах чадвар ер нь боломжийн гэж үзэж байгаа. 65 дугаар сургуулийн бага анги 1163 сурагчтайгаас 250 орчим нь ханиадтай байжээ. Харин сургалтын үйл ажиллагааг захим шилжүүлснээр хүүхдүүдийн 70% нь хичээлдээ хамрагдаж байгаа гэлээ. Мөн хүүхдүүдээс судалгаа авахад 65-аас 70% нь утастай гэх үр дүн гарсан байна. Иймээс өвчтөй болон интернет ашиглах боломжгүй хүүхдүүдэд хийх даалгаврыг цаасаар хэвлэн өгсөн байна.